Монголчуудын голомжлон ирсэн өв соёлын салшгүй нэг хэсэг нь бол эсгийн урлал юм аа. Манайхаа наас үсээр эсгий хийж ахуй хэрэглээндээ хэрэгжилж ирсэн төвхтэй. Миний ээж ухаантай уран хүн байсан. Ээжээс энэ эсгийн урлалын ширмэл урлалыг өвлж авсан. Одоо хойч үедээ ч гэсэн өвлүүлэн сургаж үр хөвгтөө эзэмшүүлж яваа. Одоо эсгийн урлалыг хөгжүүлэхэд эсгийн урлаачид бие биенээсээ сурч байна. Сургалтын төвүүд сургаж байна. Хүн бүхэн чадахгүй ч гэсэн бас боломжоор залуу үе маань энэ урлалыг хөгжүүлж сурч авах хэрэгтэй маа гэж би боддог.